За би нэр дэвшиж байгаа Улсын их хурлаас өвчтгөр орж ирсэн жаргал сайхан прокурорыг дэмжиж байгаа. Тэгээ өмнөх мэдээж энэ хэрэг хэн шийдвэрх ажиллагаа ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавихаас гадна прокурорын байгууллагын институцийн үе цаашдаа бэхжүүлэх буюу тэр үйл ажиллагааг ил тод илүү их цахим буюу энэ зүйл рүү оруулах талд нь энэ хийж хэрэгжүүлж исэн ажлаа дуусгаасаа гэж хүсэж байгаа юм. Ингэжиж бас энэний цаана хүний их зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хавц тэргүүд тэг жижиг сажиг нотлох баримтууд үргэлжсэн үргэлдээгүй гэдэг маргаан гарахаас зайлсхийх орон зайнаас үл хамааран хэрэг хэн шийдвэр ажиллагаанд оролцогч этгээдүүд хэргийн материалтайгаа танилцах энэ өөрөө гомдол мэдээлэл гаргах энэ бүх болцоо бүрдэх юм аа. Тэгэхээр өнөөдөр 500 гаруй прокурор ажиллаж байгаа. Угаасаа улсын хэмжээнд бас игээд яхад маш ачаалттай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ захимжилтын цаана бол энэ прокурорын байгууллагын яг хувь албан тушаалтан прокурорын үйл ажиллагаа хөгжлөхөөсөө гадна энд оролцож байгаа иргэдийн, хуулийн этгээдийн тэнгэрийг өмгөөлж байгаа өмгөөлөгчдийн үйл ажиллагаач бас хялбарчлах. Тэгээ энэний дараа шударгаар хэрэг маргаан хэн шийдвэрлэгдэх бүрэн болцоо бас бүрдэх юм аа. Тэгэхээр бас жаргал сайхан прокурорыг бас энэ эхлүүлсэн ажлыг бас дуусгаж яг ард нь гараасаа гэдэг зүйлийг би бас хүсэж байгаа. За дээрэс нь энэ прокурорыг мэрэгшүүлэх асуудал байгаа. Сүүлийн үед яг зүгээр прокуроруудад асуудлууд дээр бидэд бас анзаарвал илүү их зохион байгуулалттай нарийн төвөгтэй санхүүгийн хэд хэдэн үе шатыг дамжсан юм схем бүхий гэмтэргүүд явна. За гэрээгээр алхавчилсан. За иргэний маргаанаас үл ялэг шинжээр ялагдах ийм гэмтэргүүд бол маш их байгаа. Яг энэ дээр нарийн нюанстай прокурорыг мэрэгшүүлж тэр санхүү эдийн засгийн чиглэлээр мэрэгшүүлэх. За дээрэс нь мэрэгшүүлэх тэр асуудал маань тэр хүнтэй яг харьцах буюу тэр хүүхдийн эрхийг нюанстай харьцах. Энийг маш энгийнээр харах хэрэгтэй. Жишээ нь бусад орн дээр яг энэ прокурорын байгууллагын үйл ажиллагаа мөрдөгчийн үйл ажиллагааг үзүүлдэг кинонууд хүртэл байдаг. Тэн дээр зүгээр яг иргэдийг авчирлаа гэхэд за таныг цагдаа орхих гэж байна. Танд ингээд янз бүрийн харшилтай зүйл бий юу, хоолунд бий юу, харшлын талаар ч гэдэг юм уу, эсвэл тогтмол хэрэглэдэг ийм ууж байгаа заавар байгаа юу ч гэдэг юм уу. Наад захын хүн лүү ордог энэ зүйлүүдээс прокурор бас шийдвэр гаргахдаа асуудаг мөрдөгчтэйгээ хамтарч шүүхтэрээ бас энэ асуудлаа тавьдаг. Инээсээ бас мэрэгших ёстой шүү гэдэг зүйлийг би бас хэлмээр байгаа. Тэгээ энийг бас хийж чадвал прокурорын байгууллагын бас иргэдийн итгэлийг авах тэр асуудал бол цаашдаа илүү нэмэгдэнэ. Тэгээд прокурорын ёс зүйн зөвлөл за энэ хувцс формын асуудлыг би сая асуулт асуусан. Энийгаач би бас хөндөд тавина. Тэгээ энийгээ бас жоохон бас сайжруулах асуудлууд байна. За дээрэс нь яг зүгээр энэ зүйл засагдсан байх гэж би найдаж байгаа. Прокурорын байгууллагууд дээр бас нэг яригддаг зүйл юу гэхээр шүүхээс хэрэг буцвал эргээд бас прокурорудаа нэг жоохон хариуцлага тооцдог. За ажлын үзүүлэлт доошлсон гэдэг юм уу? Ажлын үзүүлэлт муу гэдэг байдлаар бас нэг арга хэмжээ авчих гэдэг ийм журмууд үйлчилдэг. Инээсээ бид ер нь татгалзах хэрэгтэй. Заавал прокурор гэдэг хүн чинь шүүхтэр орохоор яллах талыг өргөш аль болохоор яллах болон цагаатах аль талын нотлох баримтыг гаргаж хэргийг бас яг бас л зөв хуулийн хүрээнд боож шүүхэд танилцуулж эцэслэн шийдвэрлэх асуудал байгаад идэг. Тэгэхээр бид эдийн сэтгэхгүй хандлага илүү их яллах функцээ бариад яваад байдаг. Иннээсээ бид нар бас гар сэтгэлгээний өөрчлөлтүүд бас хийх зайлшгүй шаардлага байгаамаа. Тэгээд ерөн зүгээр энд бас прокурорын байгууллага өөрөө эргээд хэр ажиллах, хэр өр нөлөөтэй ажиллахаас энэ Монгол улсад хуульч ёс бэхжих, үндсэн хуульч ёс бэхжих энэ асуудал шийдэгдэх юм аа. Тэгээд танд бас амжилт хүсье. Баярлалаа.